За бүгдээр нь намралтын өдрөмөнд хүргэе. Тэгээд trading plan week 14, тэгээд recap week 13 хүргэж байна. За одоо 4 сая гарсан. Тэгээд 3 сарын төгсгөл бол миний арилж бол нэг сайн байгаагүй. Тэгээд 4 сар ч гэсэн нэг тийм сайн эхлүүлээгүй. Тэгээд за ямар ч тач эхлээд trading plan ярьчих. За эх 7 хоногт бол CPI week ба. За CPI PPI гээд мэдээнүүд ерөөхдөө бол 3 дахад гардаг байсан. Тэгээд энэ жил гарснаас хойш ерөөсөө 5 дахад дандаа CPI, PPI гээд том мэдээд дандаа 7 хоногийн төгсгөлөөр гардаг болсон байлээ. За тэгээд доллар индекс monthly chart харагдаж байна. За шинэ сар гарангууд бид нар monthly chart дээр анализ хийж хэрэгтэй. Тэгээд тэрнийхэн дагуу monthly chart дээр анализ хийсэн. За өнгөрсөн сар бол ингээд bullish хаагцсан тийм үү. За би энэ monthly энэ харагдаж байгаа энэ шар monthly одоо FIG доошоо ингээд сэтлэнгүүд нь за энэс доошоо арилж чадах юм бол би ингээд bearish байна гэжсэн боловч за энэс дээшээ арилжаад ингэж дээшээ хаагдсан болохоор ерөөхдөө доллар дээр тренд bullish тренд иргсэн гэж үзэж байгаа. За тэгтээ нэг анхаарах ёстой зүйл нь энд нэг бид нар харж байна те энд нэг дэмжлэгийн бүс болж исэн ийм нэг gap байгаа. Энэ monthly chart дээр. За энэ gap дээр яаж арилжах вэ гэдэг айгуу сонирн байгаа доллар дээр. За тэгээд доллар би юу харахыг хүсэж байгааг бол за үнэхээр зах зээл bearish bullish байх юм бол энэгээ дээр ингэж арилжаад тэгээ энэгээ retest хийгээд ингээд дэше арилж. За энэс энэ chart энэ monthly gap-ээс доош арилж чадах юм бол ер нь бол доллар bearish байх хандлагатай. За тэгэхээр энд бол айгүй чухал бүс дээр доллар бол ирсэн явж байгаа. За тэгээд энэ 4 сард яаж арилжах нь гэдгийг нийтлээ харцгаая. За ерөөхдөө бол bullish байгаа доллар дээр. За энэ weekly chart харагдсан. За weekly chart дээр би өнгөрсөн 7 хоногт ярьсан. За энд нэг buy side liquidity байгаа гэж ярьж байсан тийм. За энэ buy side liquidity дэше ингээд арилдсан. За арилдсан боловч айгүй жижиг тийм trading range тэ өнгөрсөн 7 хоног байсан тийм. За тэгээд энэс цаашаа яг яаж арилжах нь гэдэг нь айгүй сонирн байна. Тэгээд доллар дээр. Тэгэхээр би ерөөхдөө бол bullish хөдөлгөөнүүд явах болов уу гэж харж байна. За энэ daily chart харагдаж байна. За daily chart дээр энд нэг daily fair value gap байсан. За тэгээд энэ buy side liquidity-г авсны дараа доошоо энэ daily одоо fair value gap руу арилжаад тэгээд дээшээ ингээд хаагдсан байгаа энэ дээр. За энд бас нэг одоо BC буюу buy side fair value gap үүссэн. За энэгээ сэтлээд энэхэн дээр нь хаагдсан тийм үү. За ер нь бол энэ дээр нь хаагдж байна гэдэг чинь илүү bullish тийм хандлагатай байна гэсэн үг. Зах зээл. За тэгээд энд өнгөрсөн сарын одоо high харагдаж байна. Ийшээ арилжах байх гэж ер нь таамаглаж байна эх 7 хоногт. За S&P 500 харагдаж байна. За S&P 500 дээр monthly chart дээр энд нэг all time high хийхэд дэмжлэг болж исэн monthly gap байгаа. За тэгээд энэ gap доллар хэрвээ still bullish хэврэх юм бол за энэ gap доошоо сэтэлж ингэж арилжаад энэ өнгөрсөн сарынхаа low чиг рүү ингэж арилцах гэж харж байна. За тэгээд буруух хугацаанд энэ sell side гэдэг юм. Тэгээд энд нэг бас нэг gap байна. Тэгээд энэ gap л арилжах магадaltaй. Тэгэхээр энэ 100 бараг нэлийн урт хугацааны зураглаж шаа. Тэгээд энэ дээр болохоор weekly chart харагдсан. За weekly chart дээр энд бас нэг дэмжлэг болж исэн юм нэг gap байгаа. За энэ gap доошоо сэтэлсэн. Тэгээ одоо яг энэ gap руу буцаад тест pull back хийсэн ийм хөдөлгөөн S&P дээр явагдаад байгаа. Тэгээд яг энэс одоо яг эх 7 хоногт энэгээ ингэж тэсээс сэтэлж арилжах нь уу эсвэл доошоо ингэж шууд явах нь уу гэдэг ер нь бол яг бүр жоохон тийм эргэлзээтэй яг цаг үе дээр ирсэн маань зах зээл бол миний хувьд яг нэг тийм бүр амар хүчтэй за энэ чиглэл арилжин тэр чиглэл арилжин гэсэн нэг тийм алга яг тийм 50-50 тийм юу таамагтай байгаа тань.
За энэ daily chart дээрээс аюу тийм тренд эргэх маягийн тийм юмнууд харагдаад байгаа. Гэхдээ энэ дээр харах юм бол энд нэг gap байсан. Энийг би болно эсрүүцлийн бүс болох болоо гэж бодсон боловч энийгээ дэше сэтгэлээд харилцсан. За энд бас нэг daily gap байсан. За бас энийг би эсрүүцлийн бүс болох болоо гэсэн энийгээ бас сэтгэлээд харилцаад өнгөрсөн 7 хоногт дээр нь хаагдсан тий. За энд нэг daily volume-ийн баланс байгаа. Ийшээ харилцаад за энд бол ингэж зүү татал ингэж харилцаад байгаа. Энд яг candle дэше хаагдаад ингэж явах юм бол ер нь бол зах зээл дэше ирэх тийм магадлал бас ингэж харагдаад байгаа. Ер нь stock market дээр. Тэгээд энэ бол өнгөрсөн сарын high цэг байна. Тэгээд энэ цэг рүүгээ арилжаад доошоо явах нь эсвэл шууд доошоо явах нь гэдэг нь бол ихэд бол эргэлзээ тань. За энэ daily одоо cap-ыг доошоо арилжаад ингэж хаагдаад тэгээд тест баг хийхгүйгээр шууд доошоо ингэж явах тийм арилжаануудыг харж байна. За энэ gold monthly chart харагдаж байна. За gold monthly дээр яаж харагдаж байна гэвэл за энд all time high хийсэн тийм үү. Тэгээд all time high хийснээсээ хойш энэ ч одоо энэ чинь 4 сар, 3 сар, 2 сар, 1 сард all time high хийсэн. Тэгээд 2 сард ингээд 3 сард дахиад all time high хийх чад фейлдсэн тий. Тэгээд доошоо арилжаад энэ monthly одоо volume-ийн балансыг доошоо арилжсан юм уу. За тэгээд одоо 4 сард яаж арилжж байна гэдэг энэ monthly volume-ийн балансаа тест хийж байна тий. За энэсээ ингээд доошоо явуулаа гэж би бол хувьдаа хараад байгаа. За тэгээд ер нь бол gold дээр ер нь бол bearish хандлагатай байгаад байгаа. За энд weekly chart харагдаж байна. За weekly chart дээр энд нэг ийм volume gap үүсгэсэн байгаа. За энэ gap-аас эсрүүцлээ доошоо явах нь за эсвэл энэ gap-аа ингэж тийшээ сэтгэлж арилжаад дахиж нэг all time high хийх гэж үзэх нь гэдэг доллар дээр ийм зорилго байна. Тэгээд daily chart дээр ингэж харагдаж байна. Daily chart дээр бид энэ daily fair value gap-ийг харилцсан юм уу. За тэгээд эндээсээ дээшээ явах нь эсвэл энийх нь дээшээ ингэж явах нь эсвэл энийх нь доор хаагдаад энэ хоёр тест тэгээд доошоо ингэж явах нь. За биткойн харагдаж байна. За биткойн дээр бол угаасаа bearish байгаа. За биткойн дээр ямар ч тийм bullish тийм хөдөлгөөн бол харагдахгүй байгаа. За энд monthly одоо спорт болж исэн. Тэгээд all time high хийхэд дэмжлэг үзүүлсэн ийм нэг аюу том monthly gap байгаа тий. За энэ gap бол бүр доор ингээд аль хэдийн сэтэлцсэн. Тэгээд одоо өнгөрсөн сар ингээд 3 сар тест хийсэн тий. За одоо ямар хөдөлгөөн явах вэ ингээд доошоо ийм хөдөлгөөн. За энэ бол minor buy side, sell side гэдэг юм тий. Ийшээ ингэж арилжаад тэгээд ийшээ ингээд арилжах. Биткойн дээр бол ингэж харагдаж байгаа. Monthly chart дээр. За энд weekly chart дээр ч гэсэн харагдаж байна. За энд all time high хийсэн, энд market structure shift хийсэн, sell доош явсан. Тэгээд энэ monthly chart доор хаагдсан. Тэгээд энэ тест хийсэн тий. Тэгээд одоо энэсээ ингээд доош явахаар харагдаж байгаа. Яг хоо ийшээ ингээд зүүдтаад энэ нэг buy side liquidity аваад ийшээ зүүдтаад тэгээд доошоо ингэж харилцаж магадгүй. За биткойн дээр бол ямар ч тийм bullish хөдөлгөөн бол харагдахгүй байгаа. Дандаа bearish ер нь бол хөдөлгөөн харагдаж байгаа. За ер нь бол би биткойн дээр арилждаг байсан бол ер нь гоё тийм ер нь аюу ихтэй байж болохоор тийм biasтай байгаа биткойн дээр. За энэ daily chart харагдаж байна тийм. Энэ daily inversion fair value gap болгосон. Тэгээд ийшээ retest тэгээд арилцсан. Дахиад доошоо market structure shift хийсэн. Тэгээд одоо энэ daily gap дотор арилж байна те. Ингээд доор нь хаагдсан. Одоо эндээсээ ингээд доошоо арилж байгаа. Энэ buy side гэдэг энэ buy side, sell side гэдэг sell side гэдэг ингээд арилжаад явах. За oil харагдаж байна. Crude oil. За crude oil дээр би уусаа bullish байгаа гэж хэлсэн.
өнгөрсөн сарын хай харагдаж байна. За 123, 66, 129, 42 бүр цаашлаад 147, 27 гэсэн цэгүүдийг би харж байгаа. За тэгээд одоо энд нэг ягаан зураг татсан байгаа. 108.74 гэсэн цэг. За энэ цэгээс дээш ер нь харилцаа дээр лааны би хаагдсан байгаа. За одоо эндээс энэ цэгээ ретест тэгээд одоо дээшээ ингээд харилцаанууд явах болов уу гэж харж байна.